Нэг ажил эхлүүлчих санаатай банкнаас 100 сая төгрөг зээлэх гэсэн чинь 200 саяын хөрөнгөтэй гэдгээ батлах хэрэгтэй болчихлоо. Өөрөөр хэлбэл дэлгүүрээс нэг алим зээлээр авах гэтэл 2 алим авах хэмжээний мөнгөтэй байх шаардлага тавьсан гэсэн үг. Тэгээд болоогүй нэмээд ийм бичиг баримтуудыг цуглуулах шаардлага гарсан. Зээлийн хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээ дүрм, компани бүтцтэй бол тузын зөвшөөрөл, хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр, сүүлийн 1-3 жилийн санхүүгийн тайлан, барьцаа хөрөнгийн баримтууд, орлого, зарлага, авлага зэргийг батлах баримтууд, зээлийн зарцуулалт, бизнесийн гэрээ, төслийн тооцоо танилцуулга гэх мэт. Мэдээж энэ бүгдийг цуглуулахын тулд ажилласаа чөлөө авч, зарим үед ажлаа тасалж, өчнөө газар очирч, хин нэгний ээлжийн амралт дуусгахыг хүлээж, цайны цагтаа уралдаж, өстө үхээс бусдыг л хийж үзлээ гэдэг шиг юм болсон. Энэ бол зөвхөн нэг банкны бус, нийт банкны нийтлэг бүрдүүлэх ёстой бичиг баримт. Гэсэн ч эдгээрийг бүрдүүлсэн л таны зээл гарна гэсэн үг биш. Дараа нь миний бараг 4-7 хоног зарцуул цуглуулсан энэ их цаасыг банкны ажилтан нэг бүрчлэн шалгаж судлах судалгааны ажил эхэлнэ. Тэгвэл одоо бизнесийн зээл авч байгаа болон авч ийсэн хүмүүсийн бодит нөхцөл байдлыг харуулъя. За яг одоо банкн дээр хүрээд ирсэн байна. Тэгээд дааш дотор бичлэг хийж болохгүй учраас зураглаачаа гадаанаа үлдээгээд би ганцаараа өөрөө орохоор боллоо. Тэгээд надад яриа хүн олох нь үгүй юу? Харцгаа хэдүүлээ. Сайн нөха. Та бизнесийн зээл авч ийсэн үү? Авч байгаагүй. Та авч ийсэн үү? Авч байгаагүй. Юм асуух гээд. Алга. За хоёр дахь банкн дээрээ ирлээ. Та бизнесийн зээл авч ийсэн болов уу? Юм асуух гэсэн. Сайн байна уу чи? Би нөгөө зээлийн тухай нэг юм бичлэг хийж байгаа байхгүй юу? Сайн байна уу чи? Та бизнесийн зээл авч ийсэн үү? За 4-5 банкаар орж зээл авсан хүмүүсээс одоо процессыг нь олон сэтгэлийн сонсох гэсэн боловч надад яриа өгөх ерөөсөө олцсонгүй. Тэгээ гадаас жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүс дээр ч гэсэндээ очиод асуухад бол зээлийнхэн процессыг ярьж өгөхөөс татгалцлаа. Яг ингээд нүүрээ харалцаад яриад бичлэгэнд орох хүн олдохгүй байсан учраас арай өөр аргаар тэр хүмүүсийг олд юм уу гэж бодлоо. Сайн байна уу? Би нөгөө нэг бизнесийн зээлийн тухай мэдээлэл авах гэж холбогдсон юм байна. Та нөгөө нэг бизнесийн зээл авахдаа яг ямар бичиг баримт бүрдүүлж хэдийн хугацаа зарцуулсан бэ? Тэгээ тэр дунд танд хэцүү асуудалтай юм нь юу байсан бэ? Тэр талаар бизнесийн зээлийг авч байгаа гэж тийм. Хамгийн асуудалтай юм тэгээд барьцаа хөрөнгө гэдэг шүү дээ. Барьцаа хөрөнгө ер нь агуу багаар уншиг гэдэг юм байна. Нэг тэмдэг зээлийн зөрчилтэй байхгүй бол үнэн бизнесийн зээл жоо чанга юм шиг. Я банк руу яваад бизнес бүрдүүлэх ажлыг хамарч биш. Одоо мэдээ царайгаа гаргаж чимээ ихчих юм бол наач дараа нь асаа билээ. Тэгээд уусаа чамд уусаа чиг уусаа хайгаад үзээ шууд ингээд царайгаа гараад ярьчих ховор марч уусаа оттох. Тэгвэл яагаад бид одоо болтол зээл авахдаа иргэний үнэмлэхийг нотротоор баталгаажуулсан хിവэр байгаа вэ? Яагаад зээл авах нөхцөл бүрдүүлэх бичиг баримтын асуудал ийм төвөгтэй байгаагийн шалтгаан манай улсын эдийн засаг тогтворгүй, төгрөгийн ханшсуул, инфляц өндөр байгаатай холбож ойлгож байна. За одоо сая хөрөнгө оруулалтын зээл аваалаа гэхэд одоо би тэр авж байгаа объектаа тавина. За өөрийнхөө амьдарж байгаа байшинг тавина. Үйлдвэрлэл явуулж байгаа байшингаа бас тавина. Ингээд одоо 3 юм тавьж ич нөгөөх нэг зээлж авна. За манайх одоо үйл ажиллагаа явуулаад 10 жил болж байна. Ингээд 10 жилийн өрн дээр саяхан бид нар хөрөнгө оруулалтын зээл банкнаас аваад өөрийн гэсэн үйлчлэгийн газартаа болсон. Хөрөнгө оруулалтын зээл авахд ямар хүндрэл учраад байна вэ гэхлээр банкнд тухайн авж байгаа хөрөнгө маань авж байгаа зээлийнхаа үнийн дүнгийн бараг л 3-ны ингээд нэгдээр үнэлэгдэж яхад зөвхөн тэр авж байгаа хөрөнгийг үнэлээл банк зээл өгчих юм бол бид нарт хэрэгтэй. Тэгтээ ч нэг үйлдвэрлэлийн байраа тавьдаг, хувийн орон сууцыг тавьдаг, хаана юу вэ бүх юмаа тэг барьцсан тавьж ингээд авдаг тийм ээ. Тэр ингээд нэг жоохон дутагдал. Өндөр хүйтэ хугацаа богинотой зээлэн дээр бид нар одоо асуудал их үүсээд тэрийгэ төлөхийн төлөө одоо энэ технологи сайжруулж чадахгүй, машины байрныхаа
одоо хүнийхээ нөөцийг нэмэгдүүлж чадахгүй одоо ингээл хүмүүс нь ажиллаад байдаг тий. За цөмөрөө зээлээ төлөхийн төлөөл ингээд байж байгаа ш. Одоохон гоё болно гэж итэл ингээ эзэн ядарна ажилчид ядарна тий. Нөгөө нийгмийн асуудалтай тавих мөнгө нэг отохгүй нөгөө богино хугацаатай их зээл авсан хүн чинь тэндэл бүх юм ингээд зориулна ш. Тэгэхээр авж байгаа хөрөнгийн судлал үйлдвэрлэлийн судалсан байхад одоо цаашгаа илүү дотор юм ухах шаардлага одоо тий байна уугүй юу тий. Энэ мэтчлийн улсын макро эдийн засгийн асуудал банкнуудын хэрэглэгчийн боломж хэрэгцээнд үндэслээгүй хэд өндөр шаардлагуудаас үүдэн бизнес эрхлэгчдийг зээл авахаас төвөгшөөх, шантрах, бууж өгөхөд хүчтэй нөлөөлж байна. Ингэснээр манай улсын докторгүй эдийн засаг улам уналтанд орох эрсдэлтэй. Учир нь жидүү гэхэд Монгол улсад бүртгэлтэй бизнес эрхлэгчдийн 97%-ийг, нийт ажил эрхлэлтийн 70% бүрдүүлдэг. Гэтэ энэ нөхцөлөд бараг хизээч өөрчлөгдөхгүй юм шиг бодогдчихвэл дэлхийн улс орнууд хэрхэн барьцаа хөрөнгийн дарамтыг багасгаж банк санхүүгийн байгууллага болон иргэдэд хүндрэл учруулахгүй ажилдаг вэ гэвэл за нэгдүгээрт засгийн газар эсвэл агентлагуудын дэмжлэгтэй зээлийн батлан даалтын тогтолцоо. Энэ нь зээлдүүлэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны алдагдлын тодорхой хэсгийг барагдуулах бөгөөд ийм баталгаа өгснөөр банкнууд барьцаа хөрөнгийн хэмжээгээ багасгадаг. In Singapore, you have the government agency Enterprise Singapore, where they have a scheme that takes on anything from 50 to 70% of the lending risk alongside the conventional banks. But they do have certain criteria for it, and it's particularly to serve younger companies that are less than say 5 years old, for example, or do not have revenues that are extremely high. Дараа нь хөдлөх хөрөнгө буюу орон сууц газар зэргээс бусад үнд хүрэх хөрөнгөө барьцаалах боломж олгох. Жишээ нь хурдууд, мядуу, үнэт идэл гэх мэт. An interesting option is also movable collateral, which is the ability to rely on, instead of your factory floors, you're able to rely on collateral such as inventory, such as livestock, being able to pledge them as security for being able to access and qualify for these loans. That would be something exciting to see, especially in developing countries that might not have the same infrastructure. Дараагийнх нь зээлийн мэдээллийн систем буюу барьцаа хөрөнгийг орлох сайн зээлийн, сайн бизнесийн түүх. Үүнд гар утасны төлбөр, хэрэглээний төлбөр, захин худалдааны түүх гэх мэт уламжлалт бус өгөгдлийг ч гэсэн ашиглана. Ингэснээр бүртгэлгүй бизнесүүдэд зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Нэмээд мэдээлэл дамжуулах хуваалцах платформуд. Жишээ нь банкуд санхүүгийн түүх, орлогын бүртгэл, татварын мэдээлэл, хэрэглээний төлбөрийн түүхийг харах боломжтой болсноор баримт бичиг цуглуулах, цуглуулсан баримтыг шалгах зэргийг хийх шаардлагагүй болно. Энэ мэтчлийн уламжлалт бус өгөгдөл суурилсан үнэлгээ нь зээлийн оноо болон зөвшөөрөл гарах хурдыг 70 ба түүнээс дээш хувиар хурцгах боломжтой. Өөрөөр хэлбэл нэг зээлийн ажилтан өдөрт 5 хүний зээлийн хүсэлтийг шийдэж өгдөг байсан бол энэ тоо 10 болон түүнээс ч их байх боломжтой. Тэгэхээр банк санхүүгийн байгууллагууд илүү үр ашигтай хурдан ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд юун төрөнд хуучирсан улиг болсон зээлийн тогтолцооноос салах шаардлага үүссэн гэхэд буруудахгүй. Харин үүний дараагаар технологийн ямар арга хэрэгслийг нэвтрүүлж ашиглах хэрэгтэй вэ гэдгээ сонгох бэлтгэлээ.